Захин мэрүүлэндээ сулгаа зааж гисэн. Захин мэрүүлэндээ сургалт өнөөдөр Баян-Хонгор аймагт зохион байгуулагдаж байна. За Баян-Хонгор аймгийн бүх сумдуудаас манай эмчнэр 380 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирээд энэ сургалтанд хамрагдаж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ сайдын өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар эрүүл мэндийн салбартаа захин шилжилтэнд шилжих тухай тушаал гарсан. Энэ хүрээнд захин хөгжлийн яам, эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг гарч эрүүл мэндийн салбарт захимжилтын ажлын хэсгийг ажлаа хөдөө орон нутагт тайлагнаж сургалтаа зохион байгуулж явж байгаа. Нийтдээ улсын хэмжээнд 24800 эмч нартай бид захим шилжилтэнд эрүүл мэндийн салбар захим шилжилтэнд шилжсэнтэй холбогдуулан бид энэ сургалтыг зохион байгуулж явж байна. Бүх орон нутаг 21 аймаг нийслэл Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд сургалтад эхлүүлсэн байгаа. За бид өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотын 9 дүүрэгт сургалтыг зохион байгуулсан. 12-нд бас Баянзүрх дүүргийнхаа сургалтыг зохион байгуулна. Тэгэхээр энэ захим салбар эрүүл мэнд захим салбар руу шилжиж байгаа. Энэ шилжсэнтэй холбогдуулан сая ерөнхий сайд ийм Монголиа 4-0-ыг нээсэн. Энэтэй холбогдуулаад 4-0-д бол эрүүл мэндийн салбарын 8 эрүүл мэндийн үзүүлэлтүүд эмнэлэгт үзүүлэх, стор нээлгэх, за шинжилгээ онцлогоонд хамрагдах, эмчээ сонгох, за ингээд хэвтэх, шинжилгээнд хамрагдах, хүүхдийн ягаан дэвтэр, вакцины дэвтэр гээд энэ бүх гар ажиллагаатай байсан, авч явдаг байсан. Бид нар өвчний түүх гэх нэг шарлсан 20 30 50 хуудас ингээл тийм өвчний түүх историкод авч явдаг байсан. Тэр бүх маань ийм Mongolia аппликейшнд ороод захимжиж байгаа. Ингэснийхээ хэрээр Монгол хүн эрүүл мэндийн үзлэгт орохдоо Монгол улсынхаа өнцөг булан эмчтэй үзүүлэхэд ийм Mongolia аппликейшн дээр тэр татагдсан саяны хэлсэн бүх үзүүлэлтүүдийг эмчтэй очиж үзүүлэх юм. Тэгэхээр бол газрын цаг хугацаа байшил үл хамааран Монгол улсын иргэн бүр өөрийнхөө тэр эрүүл мэндийн мэдээллийг цахимдсан хэлбэрээр авч болж эмнэлэгт үзүүлэхдээ бол нөгөө төр нь иргэнээсээ жишээл төрд байгаа мэдээлэл иргэнээсээ нэгтдэг тийм үү? Таны регистрийн дугаар хэдв? За энэ бүртгэлдээ хамрагдсан уу? Эсвэл ингээд баталгаажуулж ирэх хэрэгтэй гэсэн энэ бүх мэдээллүүд шаардлагагүй болоод захимдсан хэлбэрээр төр өөрөө гаргаж өгдөг ийм болж байгаа. Мэдээж зөвлөгөө авах энэ төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн бодлоготой холбоотойгоор ерөнхийдөө захим эрүүл мэндийг эрүүл мэндийн систем шилжиж байгаа холбогдлолтойгоор нийт эрүүл мэндийн салбарт байгаа тэгээд цаасан болон бичгээр бүх бичиг баримтыг захим хэлбэрт шилжүүлж ийм Mongolia системтэй бүгдийг холбож байгаа холбогдлолтой ийм сургалт явж байгаа. За тэгээд мэдээж ийм босноор эрүүл мэндийн салбар тулгамдж байгаа цаг алддаг гэж байд юм уу. За тэгээд мэдээж хүлээлт хэрэгэлтэй байдаг энэ эдгээр хүлээлт хэрэгэлтэй байдаг эдгээр ажлуудаас эдгээр цаг хожиж хурдан шуурхай эмнэлгийн тусламж үйлчилгээг авах болон тэгээд тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой чухал мэдээллийг эмнэлгүүд хоорондоо цаг алдалгүй солилцох юм боломж олцоотой болж байгаа юм үйл ажиллагаа болж байгаа бол мэдээж сайшаалтай хэрэг байна. За мэдээж хөдөөгийн эрүүл мэндийн төвөөдүүд мэдээж аслагдсан бүслүүдэд өршиж байгаа болохоор тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг 1-р 2-р шатад болон давлгаач 3-р шатлын эмнэлгүүд үндэсний төвөөд рүү илгээхэд мэдээж бэрхшээлтэй асуудал зөндөө байдаг. За тэгээд тэдгээрийг хамгийн хурдан шуурхайгаар шууд тухайн хүний нэгсэнд регистрийн дугаар буюу тухайн хүний хувийн захим хаягт нь бүх мэдээлэл байршиж аюулгүй хадгалагдаж тухайн хүний зөвшөөрлөлтөөр бусад эмнэлгийн тусламж үйлчилгээнд шууд ашиглаж байгаа нь хөдөөгийн орон нутгийн иргэдэд бол хамгийн давуу талтай үйл ажиллагаа гэж бодож байна. За ер нь бол хөдөөгийн энэ орон нутаг захим эрүүл мэндийг хөгжиж байгаа захим эрүүл мэндийн систем шилжиж байгаатай холбогдлолтойгоор бол одоогийн байдлаар бол яг энэ бие суманд ажилладаг хүний хувьд тулгамдж байгаа асуудал бол харьцангуйгаагүй бүх газар интернет суурьшүүлжээ бүх юмд холбоосон компьютер тоног төхөөрөмжөөр харьцангуй хангагдсан болохоор тэр тал дээр бол тийм
толгомдож байгаа асуудал байхгүй гэж бодож байна. За мэдээж бүх одоо энэ 20 Монгол улсын бүх аймаг сумууд ингээ хоорондоо холбогдож байгаа болохоор тухайн шүлжээний бас ачаалал шалтгаалсан тийм цаг үеийн байдлууд бол байдаг. Тэрнээс бус зүйлээр бол тийм толгомж байгаа асуудал байхгүй. За миний хувьд Баянгор аймгийн Галууц сумын Үнэхтэй 3 дугаар багийн багийн эмч хандын төвшин жаргал гэж юм байна. Тэгээд багийн эмч энэ эрүүл мэндийн салбарт би 31 жил ажиллаж байна. Яг багийн эмчийн ажлыг бол одоо 26 дахь жилдээ ажиллаад баг дээр одоо өнөөдөр багийн эмчээр ажиллаа явж байна. За тэгээ өнөөдөр бид бүхэн маань энэ захим эрүүл мэнд сургалтанд сууж байна. За энэ сургалтыг маань одоо манай Монгол улсын эрүүл мэндийн яам тэгээ Баянгор аймгийн эрүүл мэндийн газар ингээд бүх сумуудын эрүүл мэндийн төвүүд ингээд дараагаар багийн эмчнэр оролцсон маш одоо орчин үеийн одоо сургалт болж байна гэж бид нар ойлгож байна. Тэгээд захим эрүүл мэнд сургалтыг бол сургалтанд бид нар суугаад цаашд одоо ард иргэдэд малчдад яаж энэ одоо үйлчлэгийг хүргэх вэ гэдэг тал дээр бол хөдөөний ард иргэдүүд одоо хөдөө нутагладаг. Тэгээд одоо ард сооло оторлож нүүдэлж нутагладаг учраас бол бид бүхэн одоо эндээс сурсан энэ захим эрүүл мэндийн талаар сурсан энэ сургалтнаас сурсан зүйлээ цааш нь одоо ард иргэд малчд иргэдтэй бол хүргэн. Тэгээд хүргээд сургаад ойлгуулад тэгээд тэр иргэд маань одоо сүлжээ захим ертөнцид ороод тэгээд одоо сүлжээ интернет энэ юмнуудаараа бол одоо захим эрүүл мэндийн үйлчлэгийг авч тэгээд сумын болон аймгийн одоо Улаанбаатар хотын энэ шат чатны эрүүл мэндийн салбаруудаас бол одоо эрүүл мэндийнхаа үйлчлэгийг бол одоо захимаар авах боломжтой. Энэ захим эрүүл мэндийг бол ард иргэдэд бүрэн ойлгуулад тэгээд ард иргэд бүгд ойлгоцсон нөхцөлд бол одоо бид нар бол ард иргэд маань одоо шат чатны эрүүл мэндийн салбарт одоо үйлчлүүлэх цаг авах одоо захимаараа авчна, гэрээсээ авчна. Тэгээд одоо тэр одоо сарын өмнө ч юм уу Улаанбаатарт очиж одоо очирлож дугаарлаж ингэж хүлээж одоо ажил бодохгүйгээр ерөөсө цаган дээрээ очиод урд өдрний мө одоо очиод тэгээд шууд миний цаг одоо би одоо ингээ авсан цаг дээр үзүүлж байна гэдэг эрдэнэ хөвчлөг бүр ах боломжтой цаг хугацаа амьдсан бас сайн ажиллаа гэж ойлгож байх юм аа гэж. Тэрийг бидний хамгийн гол нь бид бүхэн одоо цаашдаа иргэдтэй бүгдөө сайн ойлгуулж өгч энэ захим эрүүл мэндийн үйлчлэгийг хүргэхэд ач холбогдох шаардлагатай юм аа. Авлага шатууланд Винкс эмнэлгийн систем ерөнхийдөө бол лавлага шатанд одоо жишээ нь цаг авалт өмнө нь одоо үзүүлдэг байсан тухайн лавлага шатанд үзүүлдэг байсан бүх төрлийн тасгийн мэдээллүүдээр үзүүлэх боломжтой. За үүнд одоо жишээ нь амбулаторийн үзлэг, шүүд гэх мэтчлэн үзүүлдэг байсан тасгуудаараа бүх төрлөөр үзүүлэх боломжтой. Үүнээс нэмэгдээд бидэд жирэмсний хяналт болон их хүүхдийн хяналтыг өнөөдөр хэдэн хүүхд хяналтын нэг эмчтэр хэдэн хяналт байгаа гэдэг мэдээллүүдийг цаг бүр тухай бүртэн та өөрийн утсаар болон вебсайтаараа орон өөр ирэхээр нэвтэрч орон шалгах бүрэн бололцоог хангасан байгаа. Ингэснээр бидэд нэг эмчтэр үүсэх ачааллыг хэд багасгаж хэд төвлөрсөн үйлчлэгийг задлж өгнө гэсэн үг. Захим хөгжил харилцаа холбооны яамт амхан зохион байгуулж төрийн бүтээмжийн сэргэлт дундад хугацааны зорилттой хөтөлбөрийн хэрэгжүүлж энэхүү бодлогын хүрээнд манай улсын хөгжлийг хязгаарч зөвхөн Монгол улсын засгийн эрүүл мэндийн анхаа шатны өдөржингөө үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэлж байна. Зоодын туран цугларсан эрхэм мөндөд захим эрүүл мэнд болон толгомцоо асуудлын хадлаар хэлцгээр цуглаад байна. Энэхүү арчгүй одоо салбарынхаа ард иргэдийнхаа эрүүл энхийн ажилтны бүрийн ур чадвараас ажиллаж онцгой гарч ирсэн. Энэ учраас Баянгор аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээ өнөөдөр бол Эсвэн байнгын оронд садмын чин ганцэргийн тэмүүлэн гişin болсон юм байна. За манай гадаад харилцааны сайд тохиол санал болгохтой ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа дэмжихээр эрүүл мэндийн салбарын 26 одоо дэмжиж үзүүлж эрчим хүч хоош хийх үнийг бий тохиолсон хоош шийдэж хийж хүндрэл хамгаалах
шинээр байгуулсан. Энэ албан дээр дунджээ 26-аас 54% нэмсэн. За 24 оны 4-р сарын 1-ний өдрөөс эмч мэргэжлүүдийн цалин ажилтнууд орон нутгийн нэмэлтийн хэмжээг нэмэгдүүлж, за суманд 40% нийт хэмжээний ажилчдад нөхцөлийн нэмэгдлийг 30%-д одоо 3-р сарын 1-ний өдрөөс одоо гаргаж одоо хэрэгжүүлнэ. За төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэж буй эзэдийн төлөвийн 4.5% ерөнхий ажилтны нийгэм бодлого сайжруулах орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэх зорилгоор импортын зээлийн санхүүжилтөөр хөтөлбөр хэрэгжүүлсэн амаар эрүүл мэндийн ажилчдыг орон сууцаар хангах бодлогын засгийн газраас тууштай хэрэгжүүлнэ. Өчигдөр Эрдэс 5 дугаар компани төвлөрүүдийн 200 төгрөг ингээд нийтдээ 500 төгрөг Үсгийг бол маш сайн зохион байгуулах шаардлагатай байна. За үүн дотроо өвчин дотроо харлаад ухаалан өрөвсөж хашаа төвчин 17.7% эзэлж байгаа. Бид нар одоо амьдралын одоо хэв маяг аюулгүй яамнаас зохион байгуулж манай 1931 нэрмэл бол нэг шаардлага эрүүл мэндийг хамгаалах бодлогын цөөн болгож хөгжүүлэх ёстой чиглэл юм бэ гэд авч үзэх юм бол бид нар хүн амын дунд урт төлөвлөгөө сайн мэдж байгаа. За хөдөлмөрийн наснда нас орж байна. Тэгэхээр энэ бол асар одоо сэтгэл хэмжүүлэлтийн тоо баримт байгаа. За тэгээд хэлбэраа хэлцүүлэхэд 9.5 жилээр богино насж байна. Дунджаа. За тэгээд энэ бас энэ чиглэлээр анх хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн